Орой мэтргээ ихэн үзэгчтэй Монгол Улс хөгжлийн ток шоу ярилцлага үзэгч та бүхэн шинэ дугаараа хүргэж байна. За тэгэхээр ер нь 5-6 сар бол манай Монгол Улсын эцэг эхчүүд за оюутан сурагчдын хувьд бол хамгийн анхаарал татсан одоо ийм хаврын сар байдаг. За тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоо эсэлтийн шалгалтандаа бэлддэг. За оюутнууд бол бас төгсөх шалгалтандаа за мөн одоо хаврын шалгалтандаа бэлддэг ийм завгүй. За тэгэхээр бид ер нь ихтэй сургуулийн боловсролын тогтолцоотой холбоотойгоор өнөөдрийнхөө зочныг үрсэн. За манай өнөөдрийн зочин бол Монгол Улсад бас шинээр үүд хаалгаар нээгдэж байгаа их сургуулийн одоо ийм захирал залуу байгаа. За тэгэхээр Монгол Германы хамтарсан технологийн их сургууль үүдээ нэгээд 1 жил болж байна. За тэгэхээр энэ сургуулийн захирал бид алтан нартаа одоо ярилцахаар студидд урьсан. За тэгэхээр эхлээд их сургуулийнхаа тухай яриа тийм ээ. Тэгэхээр Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлахаар одоо байгуулсан. Тэгэхээр сургуулийн маань зорилго ер нь ямар зорилттой байгуулсан. За Монгол байгаа одоо инженер техникийн ажилтан бэлтгэдэг сургуулиудаас юугаараа онцлог ялгаатай байна. Сургуулийн түүх ерөнхийдөө бол 2011 оноос эхэлсэн. Тэр ерөнхийдөө Монгол Улсын ерөнхийлөгч Захирал Элбэгд орж Германы канцлер Ангела Меркель нар уулзахдаа ерөнхийдөө Монгол тийм техник технологийн тийм их сургууль байгуулъя хамтарсан гэдэг зуршилцалд бол хүрсэн. Тэгээд энэ дагуу 2012 онд бол ерөнхийдөө Монгол Улсын боловсрол шинжилгээ ухааны яам, тэгээд Германы бол Эдинскийн хамтын ажиллагаа хөгжлийн яам бол хооронд бол санамжид гарын үсгс урсан. Үүний дагуу 2012 онд ерөнхийдөө энэ сургууль байгуулах талаар бол тийм судалгаа явуулсан байгаа. Тэгээд анхны судалгаагаар анхандаа бол юу гэж ярьж ирсэн бэ гэхээр ерөнхийдөө энэ сургуулийг шинжилгээ ухааны технологийн сургуулийн харьяа сургууль байгуулъя гэж ярьж ирсэн. Ийм хувилбартай байсан. Нөгөө талаа эсвэл Монгол Улсын их сургууль шинжилгээ ухааны технологийн их сургуулийн хооронд энэ завсрын тийм сургууль байгуулъя гэсэн тийм нэг хувилбар. Гурав дахь хувилбар нь болохоор ерөнхийдөө тусдаа тийм бие даасан их сургууль байгуулъя гэсэн хувилбар явж ирсэн. Тэгэхээр сүүл энэ судалгаагаар юу гэж гарсан бэ гэхээр ерөнхийдөө бол үнэхээр шинжилэл хийх гэж байгаа юм бол ерөнхийдөө энэ хоёр сургуулиасаа тусдаа юм шинжилгээ ухааны технологийн сургууль байх ёстой маа гэсэн үр дүнд хүрээд энэ сургуулийг бол 2012-13 онд байгуулсан байгаа. Тэгэхээр 2013 онд бол мөн боловсрол шинжилгээ ухааны яамны сайд ган төмөр бол Германд очоод бас энэ сургуулийг байгуулахтай холбоотой бас нэлээд гэрээ хэлцээрт бол оролцсон байгаа. Тэр ерөнхийдөө бол сургууль байгуулах тийм үндсэн тийм бэлтгэл ажил бол дуусаад 2013 оны 9 сараас манайх инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр бол эхэлсэн байгаа. Тэгэхээр ер нь үүдээ Монгол Улс бол Германд инженер техникийн ажилтнуудаа бэлтгэж байсан туршлага бий. За ялангуяа нэг Германы инженер техникийн бэлтгэл анги гэх тийм ээ тэгээ яваа шалгалт өгч ирсэн. Тэгэхээр энэ инженер техникийн бэлтгэлээс одоо яг Монголд энэ байгуулагдчихад байгаа их сургууль байна. Юугаараа онцлог үү? За бэлтгэл хийгдээд манайхан Германд сурдаг байсан. Одоо Монголдоос сураад бас Герман одоо босрол эзэмших боломж байна гэж харж болох уу? Тэгж бол ерөнхийдөө бол манай байгуулсан гол зорилго бол гадаад байгаа одоо гадагшаа явж байгаа Монгол оюутнуудын тэр урсгалыг ерөнхийдөө бол дотоод үлдээе тодорхой хэмжээгээр тэр зорилгоор байгуулагдсан. Тэгээд сая өөр хэллээ тийм үү. Германд очиод Монгол оюутнууд яг ерөнхийдөө бол бэлтгэлээр дамжиж яагаад их сургуульд ордог. Тэгэхээр тэр шугамар бол манайх ерөнхийдөө энэ бэлтгэл ангийг бол нээсэн байгаа. Тэгэхээр бэлтгэл анги маань манайх ерөнхийдөө 1 жилийн хугацаатай. 1 жилийн хугацаанд бол математик, физик, хим, англи хэл тэгээд герман хэлний бол дээр нь тэгээд компьютер ухаан. Энэ 5 чиглэлээр бол нэлийн тийм төлхөө хичээлүүдийг орж байгаа. Тэгсний үндсэн дээр ерөнхийдөө бол 1-р курст бол бэлтгэгдээд орж байгаа гэсэн үг. Тэгэхээр оюутнуудын хувьд бол заавал бэлтгэл ангиар дамжих ерөнхийдөө шаардлага байхгүй. Шууд эсэлтээ өгөөд 1-р курст бол эсэх бүрэн боломжтой. Тэгэхээр үндсэн шаардлаганд бол ерөнхийдөө бол дээр хэлсэн математик байх ёстой, физик байх ёстой, хим байх ёстой, дээр нь бүх хичээлнүүд англи дээр явагдах учраас англиний маш өндөр тийм мэдлэгтэй байх ёстой гэсэн үг. Одоо алтнаар цэглээ яг энэ жил одоо эсэлтийн шалгалт одоо ингээ удахгүй болох чинь тийм ээ. Одоо манайхан бол ерөнхий шалгалт гээд эсэлтийн ерөнхий шалгалт гээд нэрлэжээд байна. Энэ эсэлтийн шалгалтаас манай ихтэй сургуулиуд оноогоороо квотлоод оюутан авчдаг. За Монгол Германы их сургууль маань яаж авах вэ? Тэгэхээр манайх ерөнхийдөө бол олон улсын стандартын дагуу сургууль судалгаа явуулна гэсэн тийм байр суурьтай байгаа. Тэр үүднээс бус сургуулиудаас арай илүү онцлогтой. Яагаад тэгэхээр бус сургуулиудын хувьд бол ерөнхийдөө бол өөр хэллээтэй. Эсэлтийн ерөнхий шалгалт авчижгаад тэрнийхээ оноон дээр үндэслээд ерөнхийдөө бол их сургуулиуд оюутнуудаа эсвэлж авдаг. Манай хувьд бол эсэлтийн ерөнхий шалгалт авсныхаа дараа мэдээж оюутнууд өгөх хэрэгтэй. Тэрний дараа бол манай Герман Монголын технологийн их сургуулийн шалгалтыг өгөх хэрэгтэй. Энэ шалгалт нь ерөнхийдөө бол хоёр үе шаттай явж байгаа. Нэгдүгээр нь болохоор байгалийн ухааны
шалгалт байгаа. Хоёр дахь нь англи шалгалт байгаа. Байгаль ухааны шалгалт нь ерөнхийдөө математик, физик, химийн асуултад орсон. Математикийн асуулт нь ерөнхийдөө 50% асуултууд, физик нь болохоор 30%, хими нь болохоор 20% тийм бүрэлдэхүүнтэй ийм шалгалт байх хэрэгтэй. Тэгэхээр энэ шалгалтыг энэ хоёр үе шаттай шалгалтыг амжилттай өгсөн оюутнууд бол нэгдүгээр курст ирсэх бүрэн боломжтой. Тэгээд энэс арай доогоор оноо авсан одоо бэлтгэл ангийн босхийг давсан оюутнууд бол нэгдүгээр курс биш бэлтгэл анги руу орох тийм боломжтой болж байгаа. Тэгэхээр Монгол Германы сургууль гэхээр шууд манай одоо үзэгчид юу харж байгаа бөгөөд багш нар нь Монгол Герман багш нар байх юм байна. За хичээлийг англи хэл дээр явуулна гэж. Тэгэхээр Герман багш нар байна одоо яг ямар статустай хичээл заах уу? Ямар төрлийн хичээл заах уу? Яг инженер технологийн хичээл төрхөө заах уу? Тийм тэгэхээр ерөнхийдөө бол Монгол Германы хамтарсан сургууль гэдгээр бол манай сургууль Германы одоо шилдэг ихтэй сургуулиудын консорциумд бол хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар энэ консорциумд ерөнхийдөө хоёр сургууль ороод байна. Тэр нь болохоор Германы Фрайбергийн уулын академи одоо дэлхийн хамгийн уул уурхайн сургуулиудын нэг. Нөгөөх нь болохоор Германы одоо хамгийн том сургууль Аахны технологийн сургууль байгаа. Тэгэхээр энэ сургуулиудтай бол нэгт хамтран ажиллаж байгаа. Энэ сургуулиудын профессорууд энэ дээр нэмээд бас Германы нэлийн том сургуулиудын профессорууд манай энэ бакалаврын хөтөлбөрийг бол ерөнхийдөө бэлдэж өгч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол эхний 2 жилдээ бол ерөнхий мэдлэгийн хичээлүүд байгаа. Тэгээд 3 дахь курс 3 дахь жилээс эхлээд мэргэжлийн хичээлүүд ороод эхэлж байгаа. Тэгэхээр мэргэжлийн хичээлүүдийн хувьд бол яг харахгүй Герман багш нар бол ирж орно. Одоо манай одоо түнш партнер сургуулиудын профессорууд ирж орно гэсэн. Бүх хичээл нь англи хэлээр өгнө гэсэн. Ерөнхийд бид нар бол бас багш нар дээр Монгол багш орох уу, Герман багш орох уу гэж нэлээд бодолцсон л мэргэжлийн хичээлдэг бол. Гэтэл яг ингээд жоон судалгаа явуулаад үзэхэд яг өнөөдрийн төвшөнд одоо Монголд англи дээр үнэхээр тийм олон улсын төвшөнд хүч заахаар багш нар ерөнхийдөө бол ховор байд юм байлаа. Мэдээж байх нь байгаа. Гэхдээ тэр нь ховор. Тэгэхээр манайх яалтчгүй тэгээд Герман багш нар ирж хичээл заалах гэж зүгээр аргагүй болж байгаа ерөнхийдөө бол. Англи хэл дээр хичээл явуулна гэдэг. Тэгэхээр англи хэл дээр одоо шалгалт бас авах шаардлагатай болж ш хүүхдүүдээс. Тэгэхээр манайхан ихэвчлэн TOEFL-ийн шалгалт өгөөд оноогоор авдаг. Зүгээр яг удаа хүмүүст ойлгомжтойгоор ер нь TOEFL-ийн шалгалтын дээр нь хичнээн оноо авах чадвартай хүүхдүүд энэ ер нь сургуульд тэнцэх юм бэ. Тэгэхээр TOEFL-ийн шалгалт өгөөд өгсөн оюутнууд бол ерөнхийдөө манай англи хэлний шалгалтыг чөлөөтэй даваад гарна гэсэн үг. Зүгээр TOEFL-ийн шалгалтыг хэдэн оноо гэж бид нар бол зааж өгөөгөө. Манайх бол өөрсдөө англи хэлний шалгалтаа бол авна. Тэгээд дээр нь зүгээр оюутнууд нэгдүгээр курст ороод манай хичээлд бэлтгэл англи нэгдүгээр курст орсон ч гэсэн дээр нь нэмээд бол техник англи гэх мэтчлийн хичээлүүд орно л та. Мэргэжлийн хичээлүүдийг бол орно. Тэгэхээр ерөнхийдөө бол нэгдүгээр курс төгссөн оюутнууд ерөнхийдөө TOEFL-ийн одоо олон улсын төвшөнд олон улсын их сургуулиуд TOEFL ямар оноо шаарддаг вэ? Тим оноотой байхаар бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Та бид тэр ярьслахаа өмнө хэлсэн тийм ээ 1 жилийн өмнө одоо энэ сургууль Монголд үүдэнээсээ ингээд тэгэхээр одоо бэлтгэл ангийн оюутнууд суралцж байгаа. Тэгээд 30 гаруй оюутнууд суралцж байгаа. Ер нь манай оюутнууд чансаа ер нь хэрвээ таадаас тийм тэгэхээр анх бол нодон жилийн эсэлтэй авсан бэлтгэл ангийнхаа эсэлтийг ерөнхийдөө 190 гаруй оюутан бол бүртгүүлсэн байгаа. Эндээс бид нэг 36 оюутныг бол шилж авсан байгаа. Тэгэхээр ер нь бол Монгол оюутнуудын хувьд бол одоо ялангуяа математикийн мэдлэгтэй ерөнхийдөө бол гайг байдаг. Тэгээд сүүлийн үед бол ялангуяа 10 жилийн ерөнхий боловсролын сургууль ерөнхийдөө эднэр бол нэгэн тийм англи хэлний тийм төлөвлөгөө тийм хичээлүүдийг оруулдаг болсон байна л да. Тэгэхээр одоогийн байдлаар бол одоо жил их тусмал англи хэлний мэдлэг бол ерөнхий боловсролын сургуульд төгсөөд гарч байгаа сурагчдын англи хэлний мэдлэгүүд ерөнхийдөө гайг болж байна. Тэгэхээр ерөнхийдөө математик, англи хэл, физик, хими гэсэн энэ гурван хичээл дээр ерөнхийдөө гайгүй байх юм бол ерөнхийдөө бол цаашаа зөвхөн манай сургууль болтгоо те. Одоо өөр гадагшаа явж сурч байгаа оюутнуудын хувьд бол нэлийн тийм боломжтой болсон байна л да. Тэгээ Монгол Германы хамтарсан сургуульд онцгой сурах юм бол Германд одоо цааш суралцах боломж байгаа болов уу гэдэг асуулт танд их тавьдаг баг. Тийм тэгэхээр бидний өмнө хэлсэндээ бидний зорилго бол ерөнхийдөө бол оюутнуудыгаа Герман руу явуулах биш те. Зүгээр зарим сургууль бол 2 дээр нь 2 хөтөлбөр хэрэгжүүлдэг те. Тэгэхээр тэр бол бидний үндсэн зорилго биш. Ерөнхийдөө Монголдоо сураад
төгссөн оюутнууд ерөнхийдөө бол Европын стандартын тийм дипломтой болох тийм зорилготойгоо. Ерөнхийдөө оюутнууд бол Монголдо бэлтгэх зорилготойгоо. Гэхдээ мэдээж урт болон богино хугацааны оюутны солилцооны хөтөлбөрийг бол хэрэгжүүлнэ. Ялангуяа энэ Германы ихтэй сургуулиудтай бол. Тэгэхээр 3 дугаар курсын оюутнууд, 4 дугаар курсын оюутнууд жишээлбэл одоо 1 юм уу 2 семестрийн турш бол Германы ихтэй сургуулиуд руу оюутны солилцооны шугамар явах бол бүрэн боломжтой. Тэгээ дээр нь зөвхөн Монгол Германы хамтарсан сургууль гэж одоохондоо бол манайхаа 2 сургуультай бол хамтран ажиллаж байна. Гэхдээ англи хэл дээр явагддаг олон улсын түвшний сургалт явуулна гэдгээр бол зөвхөн Германы сургуулиар хязгаарлагдахгүй. Яванд бол бид нар олон улсын одоо Англи юм Америк юм тийм сургуулиудтай ерөнхийдөө бол хамтын ажиллагааны ажиллагааг бол хөгжүүлнэ гэж бодож байгаа. Тэгээ төлбөрийн асуудал. Төлбөрийн хувьд бол ерөнхийдөө бол бакалавр бол 240 кредит байгаа. Яг Монголоос арай өөр Германы стандартаар бол. Тэгэхээр нэг кредитийн хувьд бол нэг 116 мянган төгрөг байгаа. Бэлтгэд ангийн хувьд бол ерөнхийдөө төлбөр нь 3.5 сая орчим. Мэдээж энэ бол кредитээр үнэлэгдээд явна л да. Тэгээд сургууль одоо хаана байрлах юм бол тэр сургуульд одоо хүүхдээ шалгалт өгүүлэл хаашаа явах уу гэж. Тэгэхээр манайх бол Наллагт байралтай. Одоо Монголын хамгийн анхны тийм кампус оюутны хотгонтой сургууль болж байгаа. Одоогийн байдлаар бол 600 оюутны багтаамжтай хичээлийн байр, 160 оюутны багтаамжтай хичээлийн дотор байр бол ашиглалтанд орсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ийм хэмжээний оюутнуудыг бол авах бүрэн боломжтой гэсэн үг энэ жилдээ бол. Тэгээ энэ намар одоо шинэ байранда шинэ одоо оюутны хотгондоо хүмүүсээ хүлээж авна л гэсэн үг. Тийм ерөнхийдөө бид нар 100-аас нөгөөд очино. Тэгээ ерөнхийдөө бол 9 сар шинэ хичээлийн жил эхлэхэд бол ерөнхийдөө бол оюутнуудаа налаад хүлээж авна гэсэн үг. Тэгэхээр оюутнуудыг бол зүгээр тэндээ ингээд байрлаад хичээллээд байх бүрэн боломжтой. Зүгээр зарим оюутнууд бол мэдээж хотоос бол явж таарах байх гэж бодож байна. Заавал оюутны байранд ор гэж бид нар бол шаардахгүй. Тэгэхээр оюутнуудын хувьд бол бас нааш цаашаа автобусаар одоо шилбэл манай сургуулийн зүгээс солилцох бүрэн боломжтой. Их сургуулийн одоо сургалтын бааз хүмүүсийг анхаарал татж байгаа. Мэдээж одоо барилга байнга за оюутны дотор байр бол энэ тодорхой харагдж байгаа. Сургалтын бааз одоо эн чинь хичнээн мэргэжлэр сургах юм тийм ээ. Тэр баазыг нэр нь яаж байгуулж байна? Тэгэхээр одоогийн байдлаар бол манайх 3 хэлбэр хэлэлт авч байгаа бакалаврын. Тэр нь механик инженер, байгаль орчны инженер, уул уурхайн боловсруулалтын инженер. Энэ 3 хэлбэрийг зүгээр бид нэр санаанасаа гаргаад авсан юм биш. Тэгэхээр 2012 онд ерөнхийдөө судалгаа хийх явцдаа бол 80 гаруй одоо үйлдвэрийн газар хувийн хөгжлийг бол оролцуулсан тийм судалгаа яасан байгаа. Тэгэхээр ойрын 5-аас 10 жилд одоо яг ямар чиглэлээр оюутнууд бэлтгэх юм бол тийм одоо хамгийн их эрэлттэй байна вэ тийм ажлын байртай болох бүрэн боломжтой байна гэхээр энэ 3 хэлбэр бол гарч ирсэн байгаа. Манай бас зарим одоо юу гэдэг шинжлэх ухааны технологийн сургуулийн оюутан за өөр одоо хувийн инженерийн сургууль сурж байгаа оюутнууд бас 1-2 дахь курсээсээ ч юм уу танаа сургууль шилжээ гэдэг хүсэл тавилаа. Тэнцвэрэл бүрэн боломжтой. Тэгэхээр одоо бол бэлтгэл ангид хүртэл манайх яаж юм гэхээр зарим оюутнууд бол аль хэдийн одоо жишээлбэл Монголд ихтэй сургууль төгсчихсэн ажиллаж исэн оюутнууд бол бэлтгэл ангид ороод дахиад одоо энэ 4 жилийн турш сурья гэдэг сураад явж байгаа оюутнууд бол байгаа. Тэгэхээр тэр бол бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр үүдээ Монгол Улсын ерөнхийлөгч элбэг даржийн санаачлагаар за холбооны бүгд найрамдах канцлер Ангела Меркель одоо хамтарсан одоо гэрээ үзүүлснээр энэ сургууль байгууллаглаа гэхээр давуу талууд бол байгаа байх гэж тийм ээ. Одоо хоёр улсын төрийн дээд өндөрлгүүдийн хийсэн энэ сургуульд бол давуу тал их байгаа хаа гэж хүмүүс анзаарна. Тэгэхээр энэ дээр та ямар тайлбар өгнө? Тэгэхээр зөвхөн төрийн тэргүүнүүдийн санаачлага гэлтгүй ерөнхийдөө бол манайхаа Германы стандартыг Монгол нэвтрүүлж байгаа. Тэр утгаараа одоо бусад ихтэй сургуулиудыг бодвол хичээлийн стандарт арай өөр, хөтөлбөр нь ч гэсэн арай өөр байгаа. Тэгэхээр хөтөлбөртөр бол ерөнхийдөө бакалаврын түвшинд ялангуяа инженер гэдэг бол практиктэй бол ашгүй холбоотой л доо. Тэгэхээр нийт 4 жилийн хугацаанд бол яг 120 өдрийн урт болон богино хугацааны үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа. Энэнгээр бол бусад ихтэй сургуулиудаас онцлогтой. Дээр нь зүгээр сая манай 3 хөтөлбөрийг гаргахын тулд тийм ажлын баг бол гарсан л да. Германы талаас ерөнхийдөө бол нэг Германы одоо шилдэг ихтэй сургуулиудын 10 гаруй профессорууд ирж оролцсон. Тэгэхээр эхний workshop бол Германд 2 сард болсон байгаа. Тэгэхээр эндээс манай багш нар очсон байгаа. Германы талаас одоо тэр ихтэй сургуулиудын профессорууд оролцсон байгаа. Энийг бол ерөнхийдөө Германы эдмийн солилцооны албан зохион байгуулж байгаа.
Тэгээд хоёр дахь workshop нь болохоор Монголд 3 сарын 24-өөс 26-ны хооронд болсон. Тэгээд 3 сарын 24-25-нд ерөнхийдөө бид нар дотооддоо ямар ч хөтөлбөрт байх вэ гэдгийг бол эцэслэн шийдээд тэгээд 3 сарын 26-нд бол ерөнхийдөө үйлдвэрийн газруудыг ажиллагч байгууллагуудыг ураад одоо яг ямар хөтөлбөрөөр одоо ямар яаж оюутнууд бэлтгэх юм бол та нарт хэрэгтэй байх вэ гэдэг бол тэдний санааг бол тусгасан нь болохоор бусад одоо хөтөлбөрүүдийг бол арай тийм онцлогтой байгаа. Монгол Германы хамтарсан ашиг мөртөний технологийн сургуулийн захирал манай одоо ингээд Чинчрооны алтан нар гэд хэлэхээр хүмүүс энэ яасан залуу захирал вэ гэж тийм. Одоо манай одоо улсын их сургуулиудын захирлууч их ахмад доктор профессоруд байдаг тийм. Тэгэхээр Монгол Германы хамтарсан их сургуулийн захирлаар ийм залуу яагаад сонгогдсон болж хүн асуух баха. Тэгэхээр та бас өөрийнхөө тухай ирнэ. Германд босрол эзэмсэн биз дээ. Биш. Тэгэхээр би бол өөрийгөө тийм залуу гэж боддгоо. Тэгэхээр миний хувьд бол Америкт боловсрол эзэмшсэн. Тэгэхээр энд бол 2002 онд бол Монголын их сургуулийн математикийн анги төгссөн. Тэгээд Монгол улсын шинжилгээ ухааны технологийн сургуулийн компьютер техник менежментийн сургуулийн санхүүгийн мэргэжлэр бас төгссөн. Тэгээд төгсөнгүүтээ би бол Америк руу очиод хэвлэлийн математикийн чиглэлээр 2005 онд магистр хамгаалаад 2007 онд докторийн зэрэг хамгаалсан. Тэгээд ерөнхийдөө тэр сургуульд авал 2 жилийн турш багшилж байгаад тусал багш хийж байгаад тэгээд 2009-өөс 2011 оны хооронд бол Английн одоо Imperial College London гэдэг энэ том сургуульд бол судлаач багшаар ажиллаж байсан. Тэгээд ерөнхийдөө 2011 онд ирээд эндээс хойш бол ерөнхийдөө их сургуульд ажиллаж байна. Тэгээд 2014 оноос эхлээд энэ Монгол Германы технологийн их сургуульд бол гүйцэтгэх захирлаар томилогд ажиллаж байна. Тэгэхээр сонгон чадварт бол явагдсан байгаа. Одоо Монголын талаас 4 хүн байна гэхэд чинь гадаадаас одоо Германаас 4 хүн байдаг, хувийн хвшлээс 1 хүн байдаг. Тэгэхээр шууд тийм утгаараа бол улс төрийн хараат бол биш гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдэг манай алтан нар захирал өөрөө ингээд Монголд сургууль их сургууль төгсөө за Америкт сураад тэгээ Англид сураад тэгээ ингээд доктор ингээд шатлаад явцсан байна. Тэгэхээр одоо манай өнөөдөр ихтэй сургуулиудын тогтолцоог зарим эцэг эхчүүд шүүмжилдэг, зарим эцэг эхчүүд дэмждэг. Тухайн монголчуудад хитрхи их ингээд гадаад дагаад нэг кредит цаг гэдэг юм уу. Тэгээ оюутнууд нэг ясад хичээлдээ суудаг тэр тогтолцоо байхгүй болсон. Хитрхи өөрсдийнхөө нөгөө арын шин тохирохгүй тэ сургалтын тогтолцоог авчлаа гэж нэг шүүмжил байна. За сүүлийн үед одоо ихтэй сургалт хийж шинжил бол үйлдвэрлэл талдаа илүү хандлага явна гэдэг нэг юм зорилтууд байна. Тэгэхээр та ер нь одоо манай энэ ихтэй сургуулийн тогтолцоог ер нь яаж харддаг вэ? Ер нь бол одоо сүүлийн үед бол боловсролын яамнаас тэ ихтэй сургуулиудын шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна л та. Тэгэхээр одоогийн байдлаар бол зүгээр ихтэй сургуулиудын чанарыг бол ерөнхийдөө бол хоёр янзаар дүгнж болж байгаа. Мэдээж маш олон янз аргаар бол дүгнж болно л та. Гэхдээ үндсэн хоёр арга байна л та. Тэгэхээр тэр нь ерөнхийдөө эхнийх нь бол тухайн сургуулийн одоо бусад олон улсын ихтэй сургуультай харьцуулсан тийм зэрэглэл тогтоогоод өнөөдөр манай Монгол улсын их сургуулиуд хаана байна гэдэг тийм тэрнгээр бол дүгнж болно. Нөгөө талаас бол тухайн сургуулийн хөтөлбөрүүтэй олон улсын одоо нэр хүнтэй байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн байна уу гэсэн тийм үндсэн хоёр арга л байгаа. Бус аргаар бол ерөнхийдөө дүгнэхэд нэлээд хэцүү. Тэгэхээр зүгээр эхний аргаар нь ярил л да. Тэгэхээр саяхан тэр Испани одоо хамгийн том тийм судалгааны байгууллага байна. Тэндээс ерөнхийдөө дэлхийн нийт 12 мянган их сургуулийг бол жагсаасан байна л да. Янз бүрийн үзүүлэлтээр. Тэгэхэд энд бол Монгол улсын их сургууль тэр 12 мянган ихтэй сургуулиас одоо 3100 хавцаа жагссан байна. Зүгээр шинжилгээ ухааны технологийн их сургууль болохоор Монгол улсын их сургуулиудаас хоёр дахьт нь 6400 орчим жагссан байна. Ингээд харах юм бол ерөнхийдөө бол чанарын хувьд бол бас тийм сайн гэж хэлэх хэрэг байгаа байхгүй юу. Өөр бас саяхан нэг Лондон төвтэй тийм QS гэсэн тийм судалгааны байгууллагаас одоо Азийн одоо шилдэг 300 ихтэй сургуулиудыг бол жагсаасан байна л да. Тэрнийд жишээлбэл одоо Монгол сургууль ерөөсөй байхгүй байх шүү дээ. Өөр Монголын нэлээд хэдэн сургууль байж байгаа жишээтэй. Тэгэхээр хоёр дахь нь болохоор олон улсын нэр хүнтэй байгууллагаар одоо магадлан итгэмжлүүлсэн байх хэрэгтэй гэхээр өнөөдөр бол Монголын ихтэй сургуулиудын хувьд бол тэр магадлал олон улсын нэр хүнтэй магадлан итгэмжлэл баг байхгүй байна. Ингээд үзэхээр яхахгүй бид нар бол үнэхээр тийм дотооддоо өрсөлдөх биш те. Олон улс дээр ингээд олон улсын их сургуулиудтай өрсөлдөхийн тулд яах хэрэгтэй гэхээр чанараа сайжруулах хэрэгтэй. Шин өөр зам дээр гарах хэрэгтэй тийм ээ. Тийм тэгэхээр одоогийн байдлаар бол зүгээр яамны зүгээс бол одоо байгаа их сургуулиуд дээр бол шинжилгээ явагдаж байна. Тэрнээс гадна зүгээр манай сургууль дахиад нэг шинжилгээ бас нэг өөр хэлбэр юм л та. Яагаад тэгэхээр одоо байгаа сургуулиудаас гадна
өөр тийм одоо олон улсын стандарт нийцсэн юм шинэ сургуулиуд байгуулж байна гэсэн. Тэгээ монголчууд хэлдэг бид нар одоо ингээ 3 саялаа. Гэтэл одоо яг өнөөдөр Монгол байгаа ихтэй сургууль баг 4-500. Тэгээ хүн болгон их сургууль төгсгөж дипломтой болвол те ер нь амьдралын баталгаа болох гээд байна гэж. Яг гэхдээ тэр дотор одоо инженер техникийн мэдлэг боловсролыг сонгодгүй ихэвчлэн эрх зүйч, хуульч, нийгмийн ухааны мэргэжлийг авдаг их сургууль энийг цөөлөё гэдэг ийм шаардлага их тавьдаг. Тэгэхээр энэ цөөлөё гэдэгт та ер нь ямар байр суурьтай? Миний хувьд бол цөөлхийг бол дэмжиж байгаа. Яагаад тэгэхээр одоо дэлхийн одоо хамгийн олон ихтэй сургуульд Америк болсон тийм үү. Тэгэхээр нэг 3000 орчим ихтэй сургууль байдаг гэж Америкт бол. Тэгэхээр нэг 100,000 орчим хүн амтлахаар нэг ихтэй сургууль ногдож байна л да. Гэсэн чинь манайх бол нэг 100 орчим ихтэй сургуультай. Тэгэхээр нэг 29,000 хүндлэхээр нэг ихтэй сургууль ногдоод байгаа байхгүй. Америкч чинь бол зүгээр зөвхөн Америкийн оюутнууд өөртөө сурахгүй тийм үү. Дээр нь олон улсын одоо гадаадын оюутнууд маш ихээр очиж суралцдаг. Тэгэхээр энэ тоог ингээд харьцуулаад үзэх юм бол манайх бол хэтэрхий олон очиод байгаа байхгүй. Дээр нь тэгээд чанар гэдэг юм жоохон сүлээд алдагдаад байна л да. Ялангуяа одоо хувийн сургууль дээ тий. Хувийн ихтэй сургууль гэдэг чинь ерөнхийдөө бол ашигын төлөө бас байгуулах хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед бол зарим сургуулиуд жоохон ашигын төлөө юм уу тэрнээсээ үүдээд одоо олон оюутан одоо авдаг ч юм уу тий. Тэгэхээр олон хүмүүс одоо олон монголчууд одоо 2 оны 9 цагиалаа гэж юм тийм үү. Тэгэхээр бүгдээрээ одоо нэлээд тийм боловсролтой байх юм бол баш уулд нь бол сайн. Гэхдээ энэ дээр бол чанарыг бол ерөөсөөр орхитуулж болохгүй. Тэгэхээр Америкт 3,000 орчим ихтэй сургууль байдаг гэж юм тийм үү. Тэгэхээр тэнд бол сайн сургуульч байгаа, таархан сургуульч байгаа. Бүр зүгээр нэг байр нийтийн орцонд одоо хэдэн өрөөг аваад хичээл хийж байгаа тийм сургуульч байна. Тэнд бол Америкчууд өөртөө сурдаггүй. Ихэвчлэн гадаадын оюутнууд ирээд жоохон виз хадгалах маягаар ч юм уу тийг суралцдаг. Тэгэхээр манай хувьд бол энэ шууд ингээд автоматар бол одоо өөртөө бол хүчээр ингээд сургуулиудыг одоо хаах явдал бол мэдээж байж болохгүй. Сургуулиуд ерөнхийдөө бол уг нь бол зах зээлийнхаа жамаар бол хомигдох хэрэгтэй тийм үү. Үнэхээр чанаргүй сургуулиуд нь зах зээлээс төрөгдөн гарах хэрэгтэй. Гэтэл одоо бол тэгж чадахгүй юм да. Ягаад тэгэхээр одоо цэвэр ингээд шударга өрсөлдөөн гэдэг юм тэр хоорондын нэг чанарын ялгаа ерөнхийдөө бараг байхгүй болсон байна л да. Хувийн сургуульд сурна уу, улсын сургуульд сурна уу, ерөнхийдөө төгсөөд гарч байгаа оюутнуудын хувьд чанарын ялгаа бараг байхаа болчихсон. Бүгдээрээ гараад ажил одоо хувийн улсын сургуульд сурлаа, ажил төгсөөд гарч байгаа ажилтгүй хүмүүс зөндөө байна. Хувийн сургуульч гэсэн төгсөөд гарч байгаа хүмүүс олон ажлын байр олцсон хүмүүс зөндөл байна тий. Тэгэхээр миний хувьд бол зүгээр чанарыг одоо илүү сайжруулах юм бол энэ одоо зах зээлийнхаа жамаар бол энэ таарган сургуулиуд хомигдоод гарах хэрэгтэй бол гэсэн тийм байр суурьтай. Хоёулаа бол ер нь их сургуулийнхаа асуудлыг ярьж ихсэн тийм ээ тэргээрээ дуусгая гэж бодож байна. Тэгэхээр ер нь манай Монгол Германы хамтарсан их сургууль байна. Хизээ эсэлтэй ах уу? Тэгэхээр өнгөрсөн жил бэлтгэл ангид уулзалт авсан. Энэ жил бол 6 сарын сүүлээс эсэлт ерөнхий шалгалтын дараахан тийм манайхаа бүртгэлээ явуулна. Тэгэхээр 6 сарын сүүлээс 7 сарын 8 хүртэл бид нар бол бүртгэж авна оюутнуудаа. Тэгэхээр бүртгэж авах оюутнуудын хувьд бол заавал математик, физик, хим, англи хэлний энэ 4 шалгалтын дор хаяж 3 дээр нь бол эсэлт ерөнхий шалгалт өгсөн байх хэвээр. Тэгээд манад бүртгүүлээд манай энэ 2 шалгалтыг өгөх хэвээр. Тэгээ манай шалгалтууд 7 сарын 8-9-нд бол явагдана. За баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч бас Монгол Улсын хөгжил ток шоу ярилцлагад Монгол Улсад бас шинээр үүд хаалга нээж байгаа нэг их сургуулийн тийм ээ бас Монгол нэвтрүүлж байгаа Герман стандартын тухай. За тэгээд Герман одоо ихтэйд боловсролын тухай бас мэдээлсэн таны ажил амжилттай. За баярлалаа. За ирэх хүмүүст Монгол Улсын хөгжил ток шоу ярилцлага өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Монгол Германы хамтарсан ашиг малтмал технологийн их сургуулийн гүйцэтгэх захирал шинэ жилийн алтан нар оролцож үзэж та бүхэнд Монгол Улсын ерөнхийлөгч за холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Ангела Меркель нарын бас хамтран санаачилсан Монгол Германы хамтарсан их сургуулийн талаар тодорхой мэдээлэл өглөө ингээ анхаарал үзсэн үзэгч танд баярлалаа. За мэдээж энэ их сургуулийн тухай бас сонирхож байвал та бүхэн ч гэсэн энэ их сургуулийн хүмүүстэй холбогдож за хүүхдүүдээ Монгол Германы хамгийн чанартай боловсрол эзэмшүүлэхэд бас анхаарал үзээ. Ингээд анхаарал үзсэн үзэгч танд баярлалаа.